дээдэнд маш хүчтэй удам судар үг дээдсүүдтэй хүндлэл үзүүлээд уучлал өршөөл гуйгаад тэр удам судрынхаа энергийг засах нь бидний хувьд маш чухал гэж би боддог байхгүй. За яагаад гэвэл би өөрөө ээж аавыгаа алдсныхаа дараа ингээд нас орсон хүмүүс ер нь яад юм бэ ингээд хэн нэгэн нас орно гэдэг нь бидрээс ингээд холдоод үрд холбоогүй болд юм уу гэдгийг өөрөө сэтгэл готролд ороод уйлаад харамсаа явж байхдаа уншиж судлаад олж мэдчихсэн. Тэгээд нас оргосод гэдэг чинь ингээд зүгээр л алга болчдөг биш юм биш. Энерги гэдэг зүйл ч өөрт мөхөд амьдралд үргэлжилдэг. Бидний амьдралын зам яс гэдэг чинь цаашаа үргэлжлэн явж байт юм гэдгийг ойлгосноос хойш нас орсон бүх удмынхаа өвөг дээдстэй, аав ээжтэй ер нь тантай холбоотой хин л нас орно тэр хүний араас идэ бодоо өргөж хүндлэл үзүүлж хайрын энерги явуулах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон байхгүй юу. За ойлгосноос хойш би 4 жил энийгээ ингээд тасралтгүй хийж гин. Эхний жил нь ганцаараа идэг байсан. Түүний дараагийн жилүүдээс ингээд яг надтай адилхан энд итгэж байгаа адилхан ингээд хайртай дотны хүмүүс алдсан хүмүүсээ ингээд ноц групп үүсгээд 1 жилийн турш ингээд тэргэл сартаа үдшиж болгоноор хийгээд юм заншил болгоцсон байхгүй юу. За энэ зүйлийг хийж эхэлсний дараа 4 жилийн дараа миний одоо амьдралд гарч байгаа өр нөлөө гэдэг бол өвөг дээдс гэдэг үнэхээр байдаг те сахиусан тэнгэрүүд гэж үнэхээр байдаг. Эднэртэй хүндлэл үзүүлэх нь энэ амьд амьдарч байгаа бидний үүрэг яагаад вэ гэвэл жам яс гэдэг чинь маш шудраг бид нар ч гэсэн нэг өдөр нас орно бид нар ч гэсэн нэг өдөр энерги болно тэр үед энэ зүйлийг өргөжлүүлж байгаа үлдсэн өр хүүхэд хань ижил үлдсэн хүмүүс маань бидэрт бас хайрын энерги өгөх өдрүүд бас ирэх байхгүй. Тийм учраас амьдралын байгалийн одоо жам яс гэдэг чинь шудраг юм байна гэдгийг би бодож олж ойлгож мэдэрч ирсэн. Энийг би ингээл ганцхан өөрөө олоод мэдчихсэн мө гэсэн чинь үгүй. Бусад дэлхийн бүхэл улс орны хүмүүс нас орсон хүмүүстэй хүндлэл үзүүлж идэ бодоо өргөдөг ийм ёслол байдаг байгаа байхгүй юу. За хамгийн ойр байгаа нь солонгос хүмүүсийг авч үзье. Солонгосчууд болохоор жилдээ нэг удаа нас оргосодтой хүндлэл үзүүлдэг нас оргостой өдөр гэдэг өдөртөө тэр өдрөө идэ бодоо сайхан амттай шимтэй тэр сар жилийнхээ орлогын дээжээс авсан зүйлүүдээ хүндтгэлийн тахилын тавагдсаад тэрийг ингэж одоо хүндэтгэн засаж идэ бодоо өргөдөг өдөртөө модом судраараа уулзаад нас оргосод буюу үг дээдсүүдтэй хүндлэл үзүүлээд идэ бодооныхаа дээжийг өргөдөг чусок гэдэг баяр байдаг байгаа байхгүй юу. Юу вэ гэхээр тэр нь 10 сарын эхэнд болдог одоо ургац сурах баяр гэж яригддаг. Нэлээд олон өдөр ингэж бүгдөө хотл олноор амардаг. Амарч байхдаа хамаатан садантайгаа уулзна, хамтдаа идэж ууна, хоолундаа сайхан бэлдэн, ойр дулзаг хүмүүстэйгээ минь тусаа мэдлцэн замун үг дээдс буюу удам судартай үг дээдсүүдтэй бунхан дээр нь очиж идэ бодоо өргөж хүндлэл үзүүлд юм байна. Энэ ёслол нь манай арны өмнөх 3 дугаар зуунаас эхэлж үүсээд одоо хүртэл Солонгост ингээд хийгцээр л байдаг хүмүүс нэтгэж өрмөрч ингэж оролцдог ийм ёслол байна. За тэгэхээр солонгосчууд энэ үйлээ ямар ихтгэл үнэмшилтээр хийдэг вэ гэхээр өвөг дээдс гэж бол байдаг юм аа. Хүн гэдэг бол өвөг дээдсээ байн хүндэтгэж явах хэрэгтэй маа. Эцэг хүндэтгэжиж буян ишг нэрд юм аа. Идэ бодоо орлого ашиг маань нэмэгддэг юм аа. Одоо аривждаг юм аа гэдгийг ойлгож итгэж энэ үйлээ хийдэг гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ залбирал мөргөлдөө ямар хоол хүнс ашигладаг вэ гэхээр алим, лэр, хөрөн манжин, жүрж, хатаасан хасар байна. За далайн бүтээгдэхүүнүүд за мөн өргөлдөө цагаан архитай хонголог шул за мөн будааны бялуу гэх мэтчлэн зүйлүүдийг өргөлийнхөө тахилын тавган дээр бэлддэг юм байна л да хөвчлэн. За мөн хоригддаг за сүнсийг өргөнэ гэж боддог хүнсэнд нь бол халуун чинжүү, сармис за улаан чинжүү, сармис гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүдийг тавьдаггүй юм байна. Ягаад гэвэл энэ бол сүнсийг өргөнэ гэж ингэж итгэж үнэмшдэг юм байна. За ингээд ерөөсөө дүгнэлт нь бол итгэл үнэмшлийн хүрээнд хийгддэг, гэр бүлийн нэгтгэл болсон маш гоё зам болоод нэг байдаг. Өвөг дээдстэй талархах, тэр талархлын бясалгалтай сэтгэл зүйн эмчилгээ болж өгдөг. Үр удмаа ивэл өрөөлтөд байлгах одоо дарааныхаа үе удамд ингэж удам судраа хүндэтгэх ёстой гэдгийг харуулж зааж өгдөг ийм ёслол болж өнгөрдөг юм байна л да. Энэ бас ингээд нас оргостойхоо араас хүндлэл үзүүлж өвөг дээдстэй хүндлэл үзүүлдэг ёслол нь Японд ч гэсэндээ байдаг. Японочууд бол бүр жилийн нэлээд олон өдрүүдийг нас оргосод буюу өвөг дээдсүүдэд хүндэтгэх ёслолоор ингэж сонгож хийдэг. Жилээр ингээд нас барагсад буюу үг дээдсүүдтэй хүндлэл үзүүлнэ мөн өөрсдийн обон гэдэг баяр байт юм байна. Тэр нь бол яг нас барагчдын булшиг эргэх өдөр буюу тэ үг дээдс нь сүнс нь гэртээ ирдэг өдөр гэж үздэг юм байна. Тэгээд мөн ингээд тахилын тавагдсан бас үг дээдсүүдийнхаа булшиг нэрэгдэг. Нэг содын юм надаа булшиг нэргэж очихдоо нөө үг дээдсээ булшиг угаадаг гэнэ. Бүр ингээд бүгдийн нэг бүшлээ угааж цэвэрлж ингэж хүндэтгэл үзүүлдэг. Тэр нь бол миний хувьд бол маш гоё тийм сонирхолтой санагдсан. Тэгээ энэ обон гэдэг баяр нь үг дээдс одоо гэртээ эргэж золгодог гэрээ иргэдэг гэж одоо боддог өдрүүд нь бол 8 сарын дундуур болд юм байна л да. 8 сарын 13-наас 16-ны үед хөвчлэн болд юм байна. Бас ямар хоол өргөдөг вэ гэхээр жимс, цагаан будааны бов, цагаан будааны бэлүү, ногоо өргөс тэмэх гэх мэтчлэн ногоонууд
За мөн ногоонуудаа юм хэлбэрт оруулдаг гинэ морь болгоод одоо үхэр болгоод ингээд хэлбэрт оруулаад тахлын тавган дээрээ тавьдаг. Юу гэж үздэг вэ гэхээр мориор ирээд үхрээр буцна гэж ингээд итгэж үнэмсдэг болохоор ийм хэлбэртэй болгоод юм байна л да. Энэ өдрүүдэд бол булшийг ингээд бүр усаар сойзоор сайхан цэвэрлэж угаах, шин цэцэг тавих, за аяган дотор ус хийж өргөх, сог буюу ингээд будааг өргөх, гэр бүлийнхэн бүгдөө ингэж мөргөж талархал дэвшүүлдэг. Тэ өг дээдсүүдтэй талархал дэвшүүлдэг ийм өдрүүд болд юм байна. Нас барснаас хойш 49 хоногийн нөгөө манай монголчууд итгэдэг яг тэр насыг адилхан байт юм байлээ. Нас барсан хүний сүнс нь гэр бүлээ иргэдэг, хамт байдаг гэд бүхэл бүтэн өргөл өргөдөг, нас барагчдын дуу одоо тарин уншдаг яг манай монголтой адилхан юм зан үйлүүд бас байдаг юм байна. Хүний дотор байгаа сүнсний гэрлийг үдэж өгөх, ухтаж явуулах те энэ үйлдэл байгаль өвөг дээдс бол нэг мөн чанартай гэдэгт итгэж байгаагийн гэр бүлийн холбоо тасардаггүй гэсэн итгэл үнэмшилтээр суйрлан энэ үйлдэлүүдийг хийдэм байна. За хятад улсад бол бас энэ нас барагсад буюу өвөг дээдстэй хүндлэл үзүүлдэг жилд маш олон өдрүүд байт юм байна. Жишээ нь Цэнмийн баяр буюу булш цэвэрлэх өдөр гэж байт юм байна. Жонянжэ буюу сүнснүүдийн баярын өдөр, өлсгөлэн сүнс буюу ядарч байгаа зовж байгаа өвөг дээдсүүдтэй хүндэтгэл үзүүлдэг өдөр гэж байт юм байна. Өвөг дээдсийн тахилын өдөр гэж жизүү гэдэг өдөр байт юм байна. Хүмүүсийнхээ хойдохт зориулан хийдэг үйлдэлүүд байдаг юм байна. За ингээд энэ өдөр нь яг Солонгосын Жусок баяртай, Японы Обон баяртай адилхан. Гэхдээ нэг юм нь за булшийн цэвэрлэлт юм байна те. Булшийн цэвэрлж байгаагаараа өвөг дээдсүүд нь буян ишгэ өгнө гэж итгэж үнэмшиж үлддэг үйлдэлүүд юм байна. Шин цэцгээ тавьд юм байна, жимсээ тавьд юм байна. Уламжлалт нөгөө нэг үндэсний хоолуудаа тавьд юм байна. Энэ дээр нэмэх нь цаасан мөнгө штат юм байна. За тэгээд гэр бүлийнхаа хөгшин настай хүмүүстэй хүндлэл үзүүлж талархал дэвшүүлж мөргөл үлдэж мөрөгдөм байна. Надаа энэ бас маш гоё санагдсан. Өг дээдсүүдэд зориулсан мөргөл үлдэж сонж мөрөгдөг юм байна. Цаасан, хувцс, цаасан, байшин, цаасан, машин хүртэл ингээд би хийгээд хэлбэржүүлээд түүнийг өг дээдсүүдэд өргөж гинэ гэж итгэж үнэм шатааж өргөдөг юм байна. Тэгээд сүнсээ оруулахын тулд дэнглүү буюу лаасаадаг, мөн идэ буюу архийг өргөдөг, 3 удаа мөрөгдөг те. Тэндээ бас нас барагсадаа бас тамхи хасааж өгдөг юм байна. Их сонирхолтой. Тэгээд хятад ихвчлэн 3 төрлийн мах өргөдөг юм байна. Гахаа мах, өхрийн мах, дахианы мах өргөөд энэ нь болохоор 3 ертөнцийн ив нэгдэл болж байгаа гэж ингэж итгэж үнэмшиж тэнгэр газар хүн гэдэг энэ 3-ын төлөөлөл болдог гэж үздэг юм байна. Жимсэнд нь бол мэдээж нөгөө эрүүл мэндийн эрүүлийн аз жаргалыг бэлэгддэг альма, мандарина, лирэ тавьдаг юм байна. Хамгийн гол нь энэ бүхнээс харахад бүх одоо дэлхийн ертөнцийн хүчтэй байгаа, өөрсдийнхөө одоо дэлхийн орнууд нь хүчтэй байгаа, удирдагч нар нь хүчтэй байгаа энэ улс орн чинь ерөөсөө ямар шашин шүтгээс үл хамааран өвөг дээдс нас бардаг дээд тэнгэр дөөрийн бий болгосон хүчиндээ, энергидээ, холбоонд байн хүндтгэж идэ бодоо хадижиг өргөж очиж бүр булшийн хүртэл угааж өгдөг байгаа байхгүй. Тэгэхээр яг биднэрт ийм л юм дутаад байдаг надад санагддаг байхгүй. Өвөг дээдсүүдэд хүндэтгэл үзүүлэхдээ бид нар цагаан сараар яг хоол ундын хадижиг өгж ин гэдэг ч гэсэн манай Монгол улс орн чинь буддын шашнаа нэг гэсэн хаалгач улс орн учраас заримдаа бүр ярьж болохгүй нас аргастайхаа зургийг нь бүр ингэж байх болгоод үзэх нь муу, харах нь муу, айц дагуулн сүнс дуудан ч гэдэг юм. Ийм сонио худал итгэл үнэмшлүүд хүртэл оруулж ирж байсан. Тийм учраас бид нар өвөг дээдсээ хүндэтгэж залбирж өөрийн гэсэн зан заншил, өөрийн гэсэн одоо тэг хүндэтгэл байхгүй байгаа учраас бидний ингээд нэг юм өвөг дээдсийн мань хүчин сул явдсан болов уу гэж би боддог. Хамшдаг миний амьдралын сүнсний даалгавар зорилго бол өвөг дээдс буюу нас аргасад гэдэг чинь бүр байха болцсон зүйл бишээ. Өргөлж бид нартай хамт байгаа. Бид нар ч хүндэтгэх ёстой, хайрлах ёстой, идэ будааны дээжиг өгж явах ёстой. Ингээ хүндэтгээд ингээр зарим хүмүүс ингэж ойлгоод байдаг. Нас аргастаа явуулчихдаггүй. Явуул бити яв гэж хинч гуйгаагүй. Мэдээж зам ёстой бид нар юу гэж тэгж тэмцэлдэг юм бэ те. Гол нь идэ будаа буюу хайрын энерги, хүндэтгэлийн энерги, халамжийн энерги явуулаад тэдрээсээ буцаагаад тусламж, дэмжлэг, чиглүүлэг хайраа хүлээж аваад байгааг л хэлээд байгаамаа. Тэгэхээр би жил болгон энэ одоо үлийг тэргэл сартаа өдөр өөрийн буюу одоо Монголдоо зориулсан Монголынхаа идэ будаа, цагаан идэ те шарт тосороо ингэж идэ будаа өргөөд тахлын тавг өргөөд ингэж хийдэг үйл хэд юм аа. Хэрвээ та энэ жил 2026 онд те дагаж үзье, өвөг дээдстэй хүндэтгэл үзүүлж үзье. Миний амьдралд, миний удам судар, миний хүүхдүүдэд ямар нэг ахис твшил гарах нь уу, удам судар маань одоо яаж надтай холбогдох нь гэдгийг үзхийг хүсвэл одоо сонирхохыг хүсвэл миний 2026 оны нууц групп бүртгүүлж болно. Энэ 11 сард бүртгэлийн агаад дахиад шинэ хүмүүс автгүй шүү. Яагаад вэ гэвэл
шинэ энергитэй нэг баг бүрэлдэхүүн бүрдээд энергиэр нэг айл болоод явж байгаа учраас дахин хүн нэмж аваад хахаар ингээд өөрчлөгдөд тоон өөрчлөгдөд энерги нь өөрчлөгдөх гэдэг учраас би 11 сарда бүх бүртгэлээ аваад 12 сарда тэдгээр хүмүүстээ мэдээлэл оруулж агаад нэг сараас буюу шинэ оны эхний нэг сараас залбирал мөргөл хүндэтгэлээ үзүүлж мэдээлэлээ эхэлж одоо ингэж үлдэж явдаг юм аа.